Үзэсгэлэнт байгаль нэстэг загас урд өмнө хизээж харж байгаагүй ургамал амтад мэдхгүй газараа ирээд Эма бүр хамаг сэрэмжээс очиж. Гэхдээ нэвтэн чөтгөр их холмор байхгүй болохоор юутааш тавширлаа. Нөгөө Кронагийн норм дөлөдөг үзэг Минервагийн үзэг байсан юм. Үзэгний тагийн навтал би 0632 гэж бичсэн байлаа. Тэгснэ нэг дэлгэцийг марч ирдэг. Энэ бол байршлын тэмдэглэл. Манай хэд одоо бигийн 1.14 дээр байгаа. Шар чаван дээр дартал 13, 18, 2 гэсэн тоотой нууц өгчих хэсэг гарч ирдэг. Рэй шууд Минервагийн номны 13 дахь хуудасны 18 дахь мөрний 2 дахь үг гэдгийг ойлгож Human гэдэг үгийг хэлээ. Минерва захиа олдчихж тэр захианд бигийн 6-гийн 32-т Минерва байгаа гэжээ. Ямар ч тач манай эдийн очих газар тодорхой боллоо. Харин энэ хооронд манай эдийг төв байгуулганд төрөөд хөөж ийн. Рэчулж манайд хоноглох газар хажил гинтл аврах том чөтгөр гараад ирнэ. Харин Рэй бусдыгаа зогтоолгож чөтгөрийг саадуулахаар гэрэл барин гэлээ. Үгүй тэгсэн гинтл чөтгөрийн толгоон салаад унцдیں۔ Манай эдийн араас хөөжсэн төвийн чөтгөрүүд аль хэдийн Рэйг олоод ирчээ. Рэй бэрэг тасаа өмнө модон дээр очих байрлалаас хэлж Эмагийн эсрэг зүггүйлээ. Хэрвээ Эма олон жоохнууд харуул Рэйс гэдгийг нь мэднэ. Бас араас нь нэрсэн чөтгөрүүдээс болгоомжлуулах үднээс ичжээ. Энэ үед Эма хэд их цус алдснаас болоод тухайн алдаад унчина. Хацсан шалаанд орох гэж ижил нөмөрсөн охин нуугдах газар зааж өгч харин Рейг нэг морьтой нөхөр аварлаа. Рейг охин ортол агуу дотор уус зор гэд хэрэгтэй бүх юмыг тавьчиж Эма хүртэл эмчилсэн байдаг. Тэгэхээр манай эд юутаж аврагдсан бололтой. Харин өнөө нөмрөхтэй охин хоол усныг хэлэхээр ирлээ. Гэтэл охин чинь чөтгөр байвал яах вэ? Өнөө Рейг аварсан нөхөр ч бас чөтгөр. Эма чөтгөрийг тийм мэдээ шууд ларай ол гих үгэн санаанд орондоо. Арай нөгөө өдөр нь хоол исэн биш байгаа. За амартаач нөгөөдөл нь бол амьд байгаа юм байна. Харин энэ хоёр хүн эцтгэж чөтгөрөд бол таарнаа. Ягаан өст нь Мужика, улаан өст нь Сонжу. Эхний ээлжинд унтаж амрах газартай боллоо. Арин Эма хоёр Сонжуд баярлснаа хэлэхээр бас ягаад хүн иддэг үг нь асууна. Энэ хоёр чинь нэг шашин шүддэм байл л да. Тэр шашин нь байгалийн биш. Хүний гараар бүтээсэн буюу фермийн хоол идэхийг харгалдیں۔ Тиймээс зөвхөн байгальд мөрөөр явж байгаа амьтдыг хангаж иддэг. Ер нь хүний ертөнцид төрөөд байхаар хаанаас гараад ирсэн бэж болох вэ? Эма энэ талаар гайхаж 30 жилийн өмнө юу болсон асууна. Гэтэл Сонжу дэлхийн ертөнц эртнээс юм байсан. Огт өөрчлөгдөөгүй гэдیں۔ Энэ арай дэлхий биш юм шүү дээ. Гэхэд яалтчгүй дэлхий бол муу юм байна. Дэлхийд чөтгөрүүд угаасаа л амьдардаг байж тэр чөтгөрөд хүмүүсийг ханаж иддэг байлаа. Чөтгөрүүдээ сайн сөрөх нэгэн байсан бол чөтгөрүүдийг үзэн ядаж алах нэгэн байсан юм. Энэ чөтгөрүүдийг хорох хүмүүс улам ихсэж чөтгөрөөд ч мөн адил хүмүүсийг үзэн ядах болжээ. Хизээш дуусахгүй болон хизээш дуусахгүй айдас. Энэ бүхнээс залхсан хүмүүс чөтгөрүүдтэй тохиролцоо хийхээр болсон. Энэ бол хүмүүс чөтгөрүүдийг агнахгүй, чөтгөрөөд хүмүүсийг агнахгүй гэх амлалт төсөн юм. Ийм дэлхий хүн болон чөтгөрүүдийн ертөнц гэж хоёр хуваагдчихжээ. Харин фармын өвтөд бол тэр чөтгөрүүдийн ертөнцид үлдсэн хүмүүс. Энэ амлалтаас хойш 1000 жил өнгөрсөн ч дэлхийн ертөнц огтхон ч өөрчлөгдөөгүй өдийг хүрчээ. Эмарэ хоёр хүмүүс ертөнц байдаг гэдгийг сонсоод найд руу очиж өсөрчиг л боллоо. Гэтэл Рэй модон дээр ицсэн захиас нь төвийн чөтгөрөөд олоод харчнаа. За амартаач манай эд Сонжу болон Мужикагийн ачаар газар дор аюулгүй орчинд байна. Энэ хоёр ч масны газраа удаан байдгүй. Аялал явж идэх хоёр юм биш үү? Ингээд бөөнөр хэсэг амарч Эма бусдаа амлалтын талаар ярьж өглөө. Эмагийн төлөвлөгөө бол эхлээд Минерватай уулзаж хүний ертөнц рүү очих замыг мэдчихэд Фэл болон бусдыгаа аваад бөөнөрөө хүний ертөнц рүү явна. Тэгээд Сонжугаар очих газар руугаа яаж явахаа залгаж байна. Модонд удаан явах учраас мод хагалахаас эхлээд юу идэж болохгүй, эми ургамал, газрын зураг, номсом харах гэд зөндөө юм заалгаж явдаг. Нэг өдөр Сонжугаарч харуул хийхэр боллоо. Гэтэл Эма хамт явахыг гуйж хамтаа агнахыг залгахаар болдог. Ан хийхдээ байнга сонор сэрэмжтэй ах. Дайсан байгаа эсийг чагнах хэрвээ байвал яаж зогтоо төлөх гэж сурах зүйл их байна. Ямар ч тач шуугаг нь харалтал Эма шууг өрөвдөд харуулж чаддгүй. Шуучаас амьдрах гэж л яваа. Гэхдээ ан хийхгүй бол Эмагийн гэр бүл өхөн. Тиймээс Эма зэрэг гарган харавдаг. Тэгсэн Сонжуныг цагаан цэцэг гаргаад ирвэ. Чөтгөрүүдийн ёсоор бол хоолоо идэхээс өмнө заавал цэцгийг зөрхрөн зод юм байна. Бүр амьд ахтана. Тэгжиж энэ цэцэг нь цусаар нь дэлбэлдэг гин. Харин цэцэг дэлбэлэх юм бол бурхан итгэхийг хүлээн зөвшөөрсөн гэсэн үг. Эма залбирчаад зотл тэр өдрийн бяцхнагийн дүр санаанд нь ордог. Манай эдэндээ хэсэг тоглоод авжээ. Шатар тоглоол. Эма болохоор Мужикад гэр бүлээ танилцуулдаг. Энэ 6 хоног өнгөрч тэдний хооронд нандин холбоо өсөв бололтой. Ямар ч тач манай эд явах цаг болж өнөөх агуунаас гарахад Эма цус захтаа ирсэн байлаа. Энэ үрээд Сонжу Мужикадаас салах цаг ирдэг. Манай эдийг явахаас өмнө Сонжу хэрвээ чөтгөрөөдтэй тарвал шууд зогтох боломжгүй бол тэдний нүд рүү харав гэж хэллээ. Харин Мужика Эмад бэлэг гэд нэг зүйл төгдөг. Тэгээд хойно үлдсэн Сонжу Мужикад "Чи хүүхдүүд нилээн дасчихжээ. Чи ч гэсэн хэрвээ фарм буцааж өгсөн бол хагас жил 50 амьдрах байсан шүү дээ. Би тэднийг фарм руу буцаахгүй. Хэрвээ тэд дэлхийгээр тарвал тэдний хойч үед байгалийн амтан болно. Тэгвэл тэднийг идэхэд асуудалгүй гэдгийг зарич ичгүй л хөтэй маань хийдэг. Манай зарсан газартаа иржээ. Гэтэл тал зэлүүд газар сүр юу ч байдгүй. Рэй нөгөө үзгээ гаргатал нууц өгчих хэсэг гараад ирчих. Тэгээд түүхгийн өгөгчдөлний газрын план зураг гараад ирлээ. Энэ бол газар доорх шилтер. Доторх нь нэлээд том бололтой. Манай хэсэг явсны дараа хяналтын өрөөрөө очдог. Эндээс нь радио болон захиа оллоо. Харин захианд ингэж бичсэн байлаа. Энэ шилтер бол та нарыг өгтөж чадаагүй дуучлаарай. Вильям Минерва.
Ингээд амьдрах оромжтой боллоо. Энд нь галт тагоо, угаалгын өрөө, халан хөтөө ус, нөөц хоол хүнс, тариалангийн хэсэг гэд хэрэгтэй бүх зүйл байна. Мэдээж шээлтер лимчин зогтох нууц сонголж байна. Ямар ч тач манай эдэндээ тохолж аваад хоол хийж идэж усанд орж ингэж явсаар орой 8 цаг болох төгчээ. 8 цагт тасрамжийн газар ээжүүд төв байгууллагатаа мэдээлэлээ өгдөг. Радиотой болсон манай эд нууцаар сонсохоор суугаад харуулна. Маргааш нь доо MRA2-ыг дагуулныг хаалганы өмнө авчирдаг. Үнэн үзгээр нь онгот юм байна. Өрөөнд дотор нэг утастай манай эдийг оронгууд л шууд утсан дугарч байна. Эма утсыг автал Уильям Минерва өөрийн биеэр ирж байна. Эма баярлж зөндөө юм асуудал энэ зүгээр рекорд байсан юм байна. Минерва үргэлжлүүлж миний жинхэнэ нэр бол Джеймс Ратри. Би фармын хамааралтай хүн байсан. Гэтэл 1000 жилийн өмнөх тэр амлалтаас болоод та нар золиослогдсон нь миний хувьд төвчгийн аргагүй байсан юм. Гэхдээ амлалтыг зөрчиж чадахгүй учраас ядаж үннийг мэдсэн хүүхдүүдэд туслая гэж шийдлээ. Гэхдээ фармынхан миний бүх зүйлийг мэдсэн. Намайг урагчээд хөөж байгаа. Та нартай уулзаж чадахгүйтэй харамсаж байна. Та нар эндээ өөрт амьдарч болно. Хэрвээ хүний ертөнц рүү явмаар байвал үзгэнд ирээдүй гэж бичээрэй гэсэн байлаа. Эма тэр үгийг хүчтэл хүний ертөнц рүү явах хаалганы байршил байдаг. За тэгэхээр манай эдийн төлөвлөгөө л эндээ асрамжийн газрын хүүхдүүдийг байлгах нөөц үсгээд дараа нь аварна. Тэгээд бөөнөрөө хүний ертөнц рүү явна. Өдөр хоног өнгөрсөөр хүүхдүүд ан хийж, нууц хангалаар тоглож, идэж, амар тавин өдрүүд үргэлжилнэ. Нэг өдөр Эма анд хороолтол цагаан уст хамт явъя гэдэг. Цэнхрээ шараа ирчээс дотхоо хамт явъя л гэж байна. Тэгээд өнөөл нэг ангадаг шувгаа харавтал нэг их ч чаддгүй. Тэгтэл цэнхрээ нэг нялцхан мөлхтөг загас шиг барих гэж үзэн. Гэтэл өнөөх нь явсаар цөнхрөө норчваа. Ямар ч тач загас ч юм уу нэг юм барьсан ч хортой хэсгийг хэн шалах уу? Бүгдээрээ суулж үзээд хин амсгийн тодрууллаа. Хөөрхийн улаавс итгэээс айгаад тэгтэл хажуунаас цэнхрээ шараа хоёр бид хоёр амсаа л гэж байна. Энэ хоёр дээр Рэй нэмэгдэж гурал амсгаар алваа. Нэг халбагдаад 10 минут хүлээлээ. Юу ч болсонгүй. 30 минут хүлээсэн ч бас л юу ч болсонгүй. Ямар ч тач хорог юм шиг байна. Ингээд идэх шинэ холтой боллоо. Изабель түүн шоронд харагдчихээн. Грама ирснэ. Өгөхөөс өмнө хүүхдүүдтэйгээ уулзмаар байна уу? Утгагүй харах болно гэдیں۔ Манай эдийн шэлтрийг аль хэдийн олчиж, цэргүүд орж ирээд болон тохоо бүрээр нэгчнэ. Харин манай эд өнөө нууц цанглаар цогтхно. Гэтэл доо энэ жидхний хоёр үлдчихэж. Тэгээд нэг цэрэг дөрөгцөн ч яаж игээ зогтчихно. Ашгүй нөгөө эдтэйгээ нийлж хонглоор зогтох гэтэл лүүдээс нэг цэрэг гараад ирнэ. Энэ цэрэг нь хоёр халахтай гэдгийг мэдчихсэн байна. Гэхдээ энэ шэлтэр 3 халахтай. Энэ жоохно хонглоор тоглодог байсан да. Тэгээд бүх хаалгын сайн мэддэг. Манай эдэд 3 дахь хаалгын зааж өгөөд бүгдээр амжилттай зогтож чадлаа. Гэтэл манай эдэг ойроо зогтохын мэдээд энэ цэргүүдэд байрлуулсан байжээ. Ингээл баларлаа. Гэхүүдэн том чөтгөр гарч ирээд цэргүүдийн сэвж өгнө. Буу муу дуугаргаад исэн хүлээ дуудаад исэн юм л та. Харин манай жижигхэн болохоор тэр заваар нь зогтчихно. Энэ өчтгөр ирж Изабелла дөнөө цэцгээ өгдөг. Тэгснэ. Чи хүүхдүүдийг буцаагаад авчирч чадна үсттэй. Мэдээж. Тэгвэл чанд боломж олгоё. Граммагийн төлөвлөгөө өвтөл үлдсэн бүгдийг чамд атглаа. Хэрвээ бүх хүүхдүүдийг авчирч чадвал чамайг чөлөөлье гэж ихэнд нэг зүйл шивнэ бололтой. Изабелийн харц шууд өөрчлөгдөж бацаануудыг шууд аваад ирэй гэдیں۔ Манай эд хөрхий радиогоо урьсаар хаашаа чим зогтваа. Энэ явдлаас хойш 1 жил өнгөрчээ. Тосхны захтай хаягдсан сумд амьдарч чөтгөрүүдийн нийгэм дуусч өдөр хоногоо арай гэж залгалдаг болжээ. Хоолж олигтой олдохгүй болохоор Эморостой. Хөөрхөн Эмаг дэмжигээ цэнхрээ шараа хоёр хамт чөтгөрийн тосгонлоо явахаар боллоо. Гэтэл энэ үед нэг таяг толсон чөтгөр хаягдсан сүм рүү орж ирдэг. Манай эдийг анзаарсан бололтой. Хурдан гэрлүүгээр. Энэ бол хараагдсан цус чөтгөрийн сүм. Та нар энд байвал аюултай гэдэг. Манай эдийг хүн гэж мэдээгүй юм шиг байна. Энэ сүм дөрвөл тавихаар иржилтэй. Тэгтэл сансаргүй өргөлөө унгачин. Араагүй болохоор авч чаддгүй. Харин Эма чөтгөрлөд өгөх өргөлийг авч өгдөг. Өвгөн чөтгөр талархаж Эмагийн нэрийг мэдж авна. Зэмртэйч манай чөтгөрийн тосгонд иржээ. Гэтэл цэнхрээ шараа хоёрыг нэг аврах чөтгөр мөрөгчин. Уг нь юм хэмээн авч өгөөд туслах гэсэн салхилаад хүнээр нь хүн гэдгийг мэдчихсэн. MRA хоёр чөтгөрүүдийг саатуулж хооронд бусд нь уучраагаа зогтж гин. Тэгэхэд арай гэж малтартал өөр чөтгөрүүд хараад ирдэг. Бүр олоогүй. Нөгөө хоёр чөтгөр чинь нэрсэн. Гүй гэтэл энэ нөмөрхтөнгүүд чинь хүн. Энэ цэнхэр нь бүр норман байд юм да. Эма нүдэндээ ч итгэсэнгөө. Норман яаж амьд үлдсэн бол? Ламта 7214 фармын хүүхдийн туршилтын газар. Энэ газарт илүү өндөр чанарын мах, илүү тансаг хоолыг олноор үйлдвэрлэхийн тулд хүүхдүүд дээр туршилт хийж янз бүрийн юм өгдөг гэжээ. Үр дүнд нь булчингийн хурцтай өсөлт, чөтгөрийг чамархан алж чадах хасрын хүчтэй болсон юм байна. Тэрээрээ Норман Ламтагийн туршилтын газар руу явуулжээ. Харин тэндээс Сүмиг их Минервагийн хамтрагчийн ачаар зогтож чадсан байна. Бас Кронед үзүү өсөн хүн чин Сүми. Чөтгөрүүд яагаад хүн иддэм бол амттай ахихаас илүүтэд хүн идэж хүн шиг төрхөө хадгалдаг, бас ухаантай болдог болохоор тэр. Тэгэхээр чөтгөрүүд юу идэн тийм төрхтэй оюун ухаантай болно гэсэн үг. Норм энийг мэдчихэд чөтгөрүүдийг оюун ухаангүй адгуус төрхөнд нь буцаах бэлмэл хийжиж. Хэрвээ чөтгөрүүд адгуус шиг болол бүр төрөл нэгтэн рүүгээж тарьт юм байна. Нэг адгуус болсон бол хүн идэж дахиж хизээч оюун ухаан чөтгөрлж чадахгүй. Тэгвэл фармыг хариуцна гэдэг үлгэр болно. Норм бүх чөтгөрийг устгаж чөтгөрийн ертөнцийг үгүй ихээр төлөвлөсөн байжээ. Барган шууд маргаашнаас эхлэхээр шийдчихэж. Бүгдийн төлөвлөгөө сонсоод баярлж исэн ч Эмал ганцаараа уруу царайлаад идэг. Харин Эмаг Рэй анзаарчиж. Орой Нормын төлөвлөгөөний талаар Эмагийн бодлын талаар асуудаг.
Чөтгөрөөчөөс гэр бүлтэй, аж амьдралтай амьдрахын төлөө л явж байгаа энгийн ард иргэд чөтгөрч шидүүлэхгүй, чөтгөрүүдийг ч хөнөхгүй тийм ертөнцийг эмаа хүснэ. Гэхдээ чөтгөрүүд хүн идэхгүй бол хүн төрхөө хадгалж чадахгүй. Хүн төрхгүй олчвал нэг хөнөөгөө тусгана. Гэр бүлээ хамгаалахын тулд, бусад фармын хүмүүсийг аврахын тулд үнэхээр чөтгөрүүдийг устгахаас үр сонголт хүм гэж үү? Гэхлээрээ нэг зүйлийг сандаг. Сонжи Мужика орчин хүн идэхгүй гэсэндээ тэгвэл яаж хүн төрхөө хадгалаад байгаа юм бол? Энэ хоёр худлаа хэлжиж магадгүй, эсвэл үнэхээр хүн идэхгүйгээр өөрийн төрхөө хадгалдаг онцгойч магадгүй. Хэрэв хоёр дахь нь үнэн бол хүн болон чөтгөрүүд хамтдаа амьдрах боломжтой ч ажиллах юм. Энэ талаар Норманд хэлж ярилцахаар боллоо. Тэгээд Норман хүлээж авахар нөгөө хэдтэй нэрлэлцэж байна. Эдгээр Норман бос гэж дууддаг. Норман нойр хоолой хомслон байж ламдад байсан бүх амьд төвхтийг аварсан байна. Харин гараад Норманд үнчээр зүтгэхээр хамт хүрээд иржээ. Чөтгөрүүдийг үнэн голоосоо үзээ яддаг. Хурдан устгах юмсан гээл. Энэ борчгарыг идж байгаа мах нь бүр чөтгөрийн мах гээл бод. Яригийн сонсоод Эмагийн царай бараагаал. За ямартайч Норман ирдэг. Энэ нөгөө бэлтмэлнэ. Тэгээ Норманд хүн идэхгүйсэн ч хүн хэлбэрээ хадгалдаг чөтгөрийн талаар хэлнэ. Тэгсэн Норман сонин царайлаад эхэлнэ. Харагдсан цус чөтгөрийн талаар мэддэг үлч тарлаа. Харагдсан цус чөтгөр гэдэг нь хүн идэхгүйсэн ч хүн төрхөө хадгалж чаддаг чөтгөрүүд. Анх 700 жилийн өмнө фарм үсгэс ч өмнө үзэгджээ. Анх чөтгөрөө түүнийг авралын сахиус, хөлсөглөн зогсоох аврагч гэдэг үж. Тусал цэсийн нуух төдийдл хараацсан цус чөтгөрөлж болдог. Энэ чөтгөрийн ачаар хэд хэдэн хот тосон устдалгүй үлдсэн байна. Гэтэл энэ тухайд хаад ноёдтэй зиндааны чөтгөрөөд мэдж харагдсан цус тохныг барьцаалаад түүний цэсийг уусан бүх хүмүүсийг идчихээ. Хүн төрхөө хадгалаад байвал хүн идэх шаардлагагүй болно доо. Тэгсэн энэ гарууд зүгээр л хүн идмээрсэн болохоор устгах нас. Арай. Харин тэр 700 жилийн өмнө харагдсан цус тохин нь Мужика байсан байна. Яма тэгэл хөрхийн Норманы төлөвлөгөөний эсрэг чөтгөрүүдийг устгахгүйгээр бүгдээрээ хүмүүсийн ертөнц рүү зүхтэйгээд өнөх газрын зураг гаргаж ирлээ. Гэтэл энэ дээр тэмдэглэсэн хаалганд фарм эзэд аль хэдийн нураачиж уг нь олон алга байсан байна. Бүгдийн фарм эзэд нураацсан. Харин сүүмигээс авсан үзгэнд хүний ертөнц рүү явах ганцхан хаалга үлджээ. Тэр нь манай эдийн байсан асрамжийн газар идэг нас. Төв байгууллагын бүр дороогаан байна. Гэхдээ эдийн хаалгын хаана байгаа мэдлээгээд тэнд хүрч чадах болов? Хүрч чадлаач хүний ертөнц манай эдийг угтаж авах болов? Минерал болон түүний хамтрагчид аль хэдийн алуулсан байжээ. Тэр тусмаа бүр хүний гараар хүнч чөтгөрч өөрсдийн ашиг сонирхлын төлөөлөл ямар ч аимшигтай зүйл хийхэд бэлэн. Тиймээс Норман чөтгөрийн ертөнцийг хүний ертөнц болгохоор шийдсэн байна. Энийг мэдээж Эма зөвшөөрөхгүйтэй. Найзаагаа болон гим зэмгүй гэр бүл хүүхдүүдийг алаад үүсгэсэн ертөнцид аз жаргалтай амьдарч чадахгүй. Эма Нормантай тохиролцоо хийхээр болдог. Хэрвээ Мужикаг авчрал энэ төлөвлөгөөгөө зогсоох, харин чадахгүй бол Норманы хүснээр хийх. Норман зөвшөөрч 5 өдрийн дотор Мужикаг дагуулж ирэхээр боллоо. Арай Норман нөгөө гаруудтай юу болсон гэрдэг. Гэтэл борчгор уралж гинт лашгараад унаад өгдیں۔ Энэ туршилтанд орсон хүмүүсийн сул тал нь удаан амьдрахгүй бас байн таталт өгдөм байх. Им уухгүй бол зүгээр болохгүй. Норман ч эдгийнхэн бүтээж чаддгүй. Тиймээс төлөвлөгөөгөө биелүүлэх хугацаа бага байгаа юм байна. Норман жахнасаа Эмаа хүлээх бодлогоож бүр Мужикаг устгах гэж авсан. За ингээд Мужика Сонж хоёрыг хайхаар Дон нүдний шилт хоёрт хэлж дөрүүлээ аялалд гарлаа. Аз олчныг амттай шувууны өвлөлд тарчилтыг. Манай хоёрын шувууг агн хар ирдэм байна. Энэ боломжийг ашиглаж аваад хайхаар боллоо. Хэсэг газар хайсан ч олцсонгүй. Бодлого өнөө амттай шувуу гарч ирнэ. Хэрвээ эдгээр шувууг агн хар бол илүү мод цөтэй газар сагнана. Тэгээд хайж явсаар 4 хоног өнгөрч хараа гэж мөр нэмүр алдаг. Нөгөө хоёр жаархан байгаа л та. Гэтэл орой олохтой зэрэгцэн ой 10 чөтгөр гараад ирнэ. Гарч ирэхдээ мод унгааж Эмаг яг дарахна. Эма азар болтдогч нөгөө зүйлтэй унгаачин. Харин нөгөө хоёр чинь бас энэ хаваар явж ич. Чөтгөрөөс зайдуу явах гэтэл Мужика Эмагийн зүйлтэйг болоод манай эд аюулд орсон мэддэг. Энэ үед Эма чөтгөр төвдөж Рэ Эмаг аврахаар чөтгөрийн өдөр нь харуулж унглаа. Санаа амртал Эмаг идэхэд ангаж идэв. Гэтэл Сонж Мужика 2 цаг авалж ирлээ. Тэгээд Эма босон зөлөө хэлж нөгөө хоёроос тусламж гуйдаг. Үүнтэй зэрэгцэн тосхны хэсгээс утаа сагж ийн. Норман аль хэдийн төлөвлөгөөгөө эхлүүлжээ. Адуус олон чөтгөрүүд гэр бүл рүүгээ тарина. Норман ч өнөө гаруудаа дагуулan хүйс тэмдэрэхээр ирлээ. Энэ бол Питер Ратри, Ламдагийн захирал юм уу да. Бас хүн болон чөтгөрийн ертөнцийг хариуцдаг хаалгач. Норман Ламдаар авчраад хауст хийдэг байсан тестээс нь хэд дахин хүн тест авдаг. Гэхдээ Норман дандаа бүхэн оноотой. Бараг фарм үснээс хойш анхны гоцхонтон. Нэг өдөр Норманы байнга 100 гартай ирдэг үзэг нь баруун талд нь байдаг. Ингээл өөр хөвгтүүд байдгийг мэдчихэж байгаа. Тэгээд Шонд цаас дамжуулж харилцсан. Мөн өрөөний камер шөнийн ажилчид 15 хүн байдаг гэж судалсны эцэст тесрэг бүтс гартаа оруулжээ. Норман камер руу харахтаа зэрэгцэн баан. Ингэж л Ламдагаас цугцсан байна. За нөгөө хараагүй үгэн санаж гинөө. Өрлөө тавьчаад ирэх орон тасхнаа сүрцэн. Үгэн бас ач охинтой байна. Түүндээ Эма гэдэг нэр өчөж, охиноо хайж иртэл Норман яг алхаж гин. Азар Эма гэдэг нэртэй тулдаа Норман зогсоож чаддаг. Гэхдээ бүх зүйл оройтжээ. Өнөө бэлтмэл үгнийг бүрхэн авлаа. Гэтэл хэвэндээ эдийн хараа охин нь адгуус болохоор хөвж гин. Норман алах гэж дартал үгэн гараараа хамгаалж тэр цэсээ охиндоо өглөө. Норман нэгэн толж өнгөрсөн зүйлгээд үгнийг алхана. Харин Эма Рэ 2 Мужикаг дагуулад иржээ. Тэгэхэд Норман дин устглаа зогсоохыг гуйдаг. Норман дотроо энэ бүгдийг хийхийг хүсээгүй. Эма үргэлжлүүлж чамайг дахиад ганцаараа чинь явуулмааргүй. Хамтдаа даван тулъя. Хамтдаа шийдээ. Хамт өссөн гэр бүл эздээ. Хамтдаа томхон болъё гэд Норман болиулж чадлаа. Норман гаднаа эдийг хүчрхийг харагдаж байгаа ч түүний дотор 12 настай хүүхэд байгаа.
Манай эдийн уурчийн хооронд хатгус олон чөтгөр яг дэрхэн. Гэтэл сонжоо гараад стаж өнөх мангас төгснөр буцаад хэвэн чөтгөр бол чивэрдэг. Ийм мужика тосхон даяар цусаа тараалаа. Энэ оронд боржгоор тосгоноос цогцсон хүүхдүүдийг устгах нь. Гэтэл боржгоор зэвсгээд далайхтаа зэрэгцэн өөрийнхөө дөрийг олж хардаг. Энэ үед Норм ирж бусдаа ас болохыг хэлнэ. Норм энэ гаруудын үед хүчтэй найдаж болохоор лидер байхыг хүссэн. Харин одоо харамсах зүйлгүй амьдарч чөтгөрүүдийг устгах биш гэр бүлээ аврах сонголт хийхээр боллоо. Гэтэл өнөө Питергийн нөхөр чинь манай эдэг буцаад хаус дэрнэ гэдیں۔ Энэ бол Грамма Изабелийн төлөлгөө. Нөгөө чихэнд нь шинээд байсан Грамма олох байсан юм биш үү? Изабель өнөө шелтерээс манай эд радиог авцсахсныг мэдээд албаар 8 цагийн мэдгдлээрээ Фил болон бусад хүүхдүүдийг бүгдийг өөрчлөгдөн гэд ярьчих. Тэгээд манай эдийг сонсож байгааг мэдж байгаа Изабель хаус дэрнэ гэдэгт бат итгэлтэй байна. Манай эдийн мэдгдлийг сонсоод өөрсдөө нь хаус дүүрэх тавьчлаа гэдгийг мэдсэн ч бусдыгаа аврахаар очихоос аргагүй. Гэд ярилцж идэл мужика сонж өнөө өвөө 3 ирлээ. Хэдий тасган аврагдсан ч төв энийг мэдвэл тосхны бүх хүмүүсийг хомроглон устгана. Гэхдээ цус өгөөг бол бүгд л үсэж хизээний өдөр нэгний хөнөөх байсан биз. Харин өвгөө эмаад нэг уттай мөгдөг. Энэ өвгөн чинь 700 жилийн өмнө мужикагийн ачаар амьд үлдсэн нэг юм байна. Тэгээд хараагцсан цустай гэдэг 700 жилийн турш нож ирсэн болж тарнаа. Хэдий нүдэнд нөлсөж өгөх нэгэн адгуус болох нэгэн байсан ч тосхны бүх ард иргэдээ одоод хинч цусаа өгөөгүйж. Харин энэ үстэй зүйл нь 15 жилийн өмнө хаусын гадаа нас орсон хүүхдийн гарын татгаастай байсан үзэгний нэг хэсэг. Үзгэндээ эдлэний юмны план зураг гарч ирдэг. Энэ бол төвийн барилгын план зураг. Бүр болоогүй туршлан нарсан хүүхдүүдийг эмчлэх эмийн жар хүртэл бичээстэй байжээ. Ингээд өвгөн явхаар олж Норма өвгнөөс уучлалт гуйдаг. Гэтэл охин нэрснээ манай төрлөختөнд та нарт аимшигтай зүйл хийсэн гэсэн. Уучлаарай гэдгийн нэг хөөрхөн. Зэн амттай хүн болон чөтгөр хоёрыг хоёуланг нь аврах бас хүний ертөнцөөр явах зам тодорхойллоо. Тэр шөнийн халзан нөхөр Изабельтай тохиролцоо хийхээр салгадаг. Манай эдийг хаус руу буцна. Бүх нөөц төлгөөгөө хэлэх болохоор халзан аюулгүй байлах хин гин. Хаус руу агаарын бөмбөлгөөр орж ирж хүүхдүүдийг авраад буцаад агаараар зүгтэн. Харин Норма халзан албаар уруулсан болгож ирүүлсэн байжээ. Үүнд нь тохируулан Изабельчс бус дэжүүдийг зохицуулна. Хауст Фил болон бусад хүүхдүүд тоглож байна. Гэтэл бүгд нэгэн зэрэг үргэлжлэн гэдгийг сонсоод Фил бүр шок. Харин манай эдийн хаус руу нэвтрэхтэй бэлдээд байж гин. Ингээд аврах ажиллагаа эхэллээ. Бүх хүүхдүүдийг үргэлжлэх гээд харанхуй гудамжинд эрэхтэй зэрэгцэн тэнгэрт тал сайгүй хөөрдөг бөмбөлгүүд гарч ирдэг. Мэдээж Питер бүгдийг устгах тушаал өгнө. Гэтэл бөмбөлөгт нь баахан тесрэг бодис хийчих. Ингээд тал сайгүй тесрэлтэй өгдөж Питер гардуулснаа мэдээд буур. Хамгийн сүүлчийн бөмбөлгөөр манай эд бууж ирдэг. Тэгээд хаустаа дэх худгаар доош хонглол руу орж төв байранд хурж ирлээ. Хөөрхий Фил үргэлжлэхтэн гээд ажил манай жоохнууд аль хэдийн үргэлжлэх хүүхдүүдийн дунд ороод ирсэн. Аврахаар ирлээ гэдэг. Тэгээд Филд захиа өгч хүүхдүүдийг даавлахаар зэхэн. Фил бүх хүүхдүүдийн мэдээг дуулгаж гэрэл тасармагц бүгд Филийг дагангүлээ. Эцэст нь нэгэн Эма Филтэй хараа гэж болцдог. Бүгд төв байгууллагын гол таах цахилгаан шатанд иртэл манай эдийг тавиад асамжин газрын бүх хэрэглэгч буудаа зогсож идэв. Изабель ч өөрийн биеэр гарч ирлээ. Араас нь Питер ч бас гарч ирээд одоо бууж өгөө. Та нар зүгтж чадахгүй. Гэтэл Эма хизээж бууж өгөхгүй. Хэдий хэв тавилан байсан ч гин. Харин Изабель ухаан төвдөд өсгсөндөө бахархаж Питер лөө буугаа талхлаа. Изабель анхнаасаа Эма туслах бодолтойж чөтгөрүүдийн энэ дүрмээс залхаж бүх хэрэглэгчтэйг өөрийн талд оруулжээ. Ингээд Питер ч нөөрэ болон чагтчин. Гэл манай эдийг барихаар баахан чөтгөрүүд явуулсан юм байна. Харин ханны гадна хурч ирсэн нь манай хараагүй өвгөнийг цуглуулсан тусхны ард иргэд байлаа. Эма туслахаар ирчиж. Ингээд жинхэнэ утгаараа Питерийг ялагдлаа. Гэтэл Эма Питерт хамт хүний ертөнц рүү явъя гин. 1000 жилийн өмнө Ратри гэр бүл хоёр ертөнцийг аврахаар чөтгөрүүдтэй амлалт хийжээ. Харин Ратри гэр бүлийн өв залгамжлагч Джеймс Ратри буюу Уильям Минерва бол түүний ах байж. Нормат ямар адилхан юм бэ? Гэхдээ хамаарл хүмүүс шүү. Харин нэг өдөр Минерва амлалтын тухай үннийг олж мэддэг. Фармын хүүхдүүд бол 1000 жилийн өмнө чөтгөрүүтэй толдог байсан Ратри гэр бүлийн сайн найзуудынх нь үр удам. Ратри гэр бүл чөтгөрүүтэй гэрээ хийхдээ өөрийн найзуудаа чөтгөр заржээ. Үүнийг мэдснээс хойш Минерва хүүхдүүдэд туслахаар шийдэж, харин түүний дүү Питер Ратри ахыгаа эсрэг байсан байна. Тэгээд ахыгаа Ратри гэр бүлийн үүрэг хариуцлагын төлөө хороосон байжээ. Питер бол хүмүүс чөтгөрүүд хоорондоо адилхан гэж үздэг. Ганц ялгаа нь хүн хүнээ иддэггүй. Тиймээс Питер байр сууринаасаа хязгаарч хазаахгүйд амиа хорлоод ирэхлээ. Ямар ч чанны гадаа ард иргэдж бас цэргүүдийг альжээ. Эма асрамжин газрын ээжүүд болон Изабельд хамт хүний ертөнц рүү явахыг хүсв. Изабель уг нь эндээ өлдөж үеийн өрөө идлээ гэж утсан байна. Харин түүний хүүхдүүд Изабелийг аль хэдийн уучлсан байжээ. Хэдий Изабель хүүхдүүдийг өсгөж чөтгөр холдог байсан ч тэр хүүхдүүдийг сэтгэл зүрхнээсээ харилсан гэдгийг бүх хүүхдүүд мэднэ. Ингээд хамт явхаар боллоо. Лифтер доош удал шар шаван тэмдэгтэй хүний ертөнц рүү холбогдох халга байж гин. Түлхүүр нь Минервагийн үзэг. Хүүхдүүд бүгдээрээ хаалгаар дамжин хүний ертөнц рүү явж эхэлсэн ч Эмарей Норм бас нөгөө гарууд эндээ үлдэхэр шийджээ. 1000 жилийн өмнөх амлалтыг өөрчилж чөтгөрийн ертөнцийг өөрчилж энд байх бүх фармын хүүхдүүдийг хүний ертөнцид авчрахыг хүссэн юм байна. Харин хүний ертөнц рүү явсан бусдаа чөтгөрийн ертөнцөөс ирсэн хүүхдүүд туслахыг захилаа. Фил харин Эма хэдэн удаа байсан ч үргэлж түүнийг хүлээхээ амладаг. Хэрэг одоо тэгвэл Пиоро очиж аварна гэж хэлээд Эмаг тэрч салах ёс хийлээ.
Тасрамжийн газар өссөн хүүхдүүд хүний ертөнцид хүн шиг амьдарч, том болж, ээж аавтай болж, сургууль цэцэрлэгт явж, төрсөн өдрөө тэмдэглэж, ас жаргалтай болно гэж хинч төсөөлөөгүй. Эма 1000 жилийн өмнө хийсэн амлалтыг өөрчилж, чөтгөрийн ертөнцид дэх бүх хүүхдүүдийг чөлөөлсөн. Мужика эцэст нь чөтгөрийн ертөнцийн хатан болж, харин манай эд хүний ертөнцидөө иргэн ирлээ. Урагшлах зам чинь хичнээн харах байсан ч найдвараа бүүвалт. Өөртөө итгэж төгсгөл хүртэл бууж өглгүй яваарэ. За тэгээд энэ хүрээд бичлэг маань дуусж гин. Таалагдсан бол лайк сабаа дараарай. Тэгээд дараагийн бичлэгээрээ уулзъя. Бай.